За эх онд багш нарын цалинг 76% нэмж 2.8 сая төгрөгт хүрэхээр болсон. Харин хуульд багш нарын гэж оруулсан ч ажилтны гэж тусгаагүй нь энэхүү асуудал дагуулж эхэллээ. Гэхдээ салбарын сайдын зүгээс энэ үгийг нэмж оруулан боловсролын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэж тайлбарллаа. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт сэтгүүлч Уянга сайдтай ярилцгаална. Энэ удаагийн NTV-ийн мэдээний зочны ярилцлагын цагт боловсролын сайд Наранбаяр оролцож байна. За тэгэхээр танд орой мэндийг хүргэе. Орой мэнд хүргэе. Хүрэлцэн баярлалаа. За тэгэхээр багш нарын хувьд бол одоо сая 10 сард нийтдээ ажлын 13 хоног ажил хаялаа. За ингээд багш нарын хувьд нийт цалингаа бол одоо 3.5 сая төгрөг болгоё гэдэг үндсэн шаардлага тавьсан. За тэгэхээр энэ ажил яг юу болов? За энд одоо эх онд нийтдээ үе шаттайгаар 76% нэмэхээр тохиролцлоо шүү дээ, тий? Тэглээ. Тэгэхээр бид яг энэ ажил хаялттай холбоотойгоор үйлдвэрчний хэвлэлдээ олон дахин уулзаж, ерөнхий сайдтай уулзуулж, холбогдох сангийн яам, хөдөлмөр нийгмийн амлал, гэр бүлийн яам гэдэг ингээд холбогдох юм сайд нартай засгийн газрын хэмжээнд маш олонтой уулзаж ер нь хэлцэлд хүрсэн. Тэгээд нэмэлт хэлцээрээ байгуулж багш нарын одоо цалин үндсэн цалин үе шатаар нэмэгдүүлэх ийм одоо амлалтыг аваад ингээд ажил хаялтыг бол зогсоосон байна. Энэ жилийг бол Монгол Улсын ерөнхий сайд хүний хөгжлийн төсөв байх болно гэж зарласан. За энэ амлалтаа бол хүрч чадсан юм төсөв боллоо гэж харж байна. Урд өмнө ийм одоо 76%-аар нэмэх ийм шийдвэр бол гарч байгаагүй. Нэг сарын 1-ээс эхлээд 50%-аар шууд одоо нэм үндсэн буюу суурь цалин тий. Энэ бол одоо маш том шийдвэр гэж харж байна. Тэгэхээр бид өнөөдрийн төсөв ингээд харах юм бол нийтдээ 5.3 их 80 төгрөгийн төсөв батлагдсан. За тийм үүнээс бол 1 сая 1 их 80 одоо төгрөг нь 1 их 80 100 тэрбум орчим төгрөг нь хөрөнгө оруулалт руу орж өнөөдрийн одоо сургууль цэцэрлэгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагдана. За 4.3 их 80 төгрөг бол урсгал төсвөл дээр орж ирж байгаа. За энэ дээр бол багш ажилтны одоо цалин нэмэх ийм одоо их үүсвэр тавьж байна. Тэгэхээр энэ удаагийн төсөв бол хүнээ бодсон, хүн рүүгээ чиглэсэн ийм хүнд бэрх үед бас энэ яг бодиттой ийм одоо хүн рүүгээ хөрөнгө оруулалт оруулсан ийм төсөв болж байна гэж харж байна. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд бид одоо голчилж ярьсан зүйл нь цалингийн шинжилэл, за мөн одоо хөрөнгө оруулалт байсан. За энэ одоо зорилгодоо хүрэх эхний алхам болсон юм төсөв болж байна гэж харж байна. Ер нь яг дотоодын нийт бүтээгдэхүүн дэвшлэхийн боловсрол зориулж байгаа энэ хэмжээг бас их хардаг. За ер нь бол олон улсын зүгээс Инчууны тунхаглалыг 2015 онд батлагдсан ийм Инчууны тунхаглал дээр гэж байдаг. Эндээс бол дотоодын нийт бүтээгдэхүүний 6%-ийг л эсвэл төсвийн зарлахынхаа 20%-ийг боловсролдоо зарцуулахын зүйтэй. Тэгэх юм бол улс суурь шинжтэй асуудал бүгд шийдэгдэнэ гэсэн ийм одоо зөвлөмжийг өгж идэг. Тэгэхээр энэ удаагийн төсөв бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2% руу очиж байна. За төсвийн одоо зарлагын 16.4% дээр нь очиж байгаа. Ийм төсөв болж байна. Тэгэхээр энэ олон улсын өмнө хүлээсэн үр рүүгээ Монгол улс бас төхөж очиж байгаа ийм төсөв гэж хэлж болно. За тэгвэл одоо яг энэ багш нарын цалин үе шаттайгаар эх онд 76% нэмнэ. За ингэхдээ бас энэ донд багшийн нөгөө цалингийн бүтцэд өөрчлөлт орно гэж харж байна тий. Тэгэхээр ямар өөрчлөлт орох вэ? Тэгэхээр өнөөдөр ингээд харах юм бол цалингийн бүтцийн суурь буюу одоо үндсэн цалин өөрөө 50% эзлээ. Нөгөө 50% нь баг энэ суурь цалинтайгаа тэнцвэр хэмжээний цалин ер нь нэмэгдэл хөлсөөр аваад байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор нэмэгдэл хөлс бол одоо илүү цагийн төлбөр байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь хөдөлмөрийн хууль заасан юм зүйл байдаг учраас энэ бол өөрчлөгдөхгүй. Үндсэн цалинтайгаа уялдаж ингэж нэмэгдэж явна. Бусад нэмэгдлүүдийн тухайд бол өнөөдрийн байж байгаа төвшин дээр нь нэрсэн дүн рүү оруулж тооцохгүй бол цаашдаа суурь цалин үндсэн цалин нэмээд авах юм бол нэмэгдэл нь яг энэ хэмжээгээр нэмэгдээд төсөвд нэгдүгээр тийлэхгүй, хоёрдугаар багш нар хоорондын цалингийн ялгаа ерөөсөө харилцахгүй ийм нөхцөл байдал үүснэ. Тэгээд ер нь бол үндсэн цалин буюу суурь цалин нь өөрөө амьдралын баталгаа болж ийж анх одоо орж ирэл авах баталгаатай цалин шүү дээ. Хинч хасах хэрэг байхгүй тийм биз. За чи муу ажилласан, чи сайн ажилласан гэдэг ингээд хасах хэрэг байхгүй. Амьдралынх нь баталгаа болсон ийм цалин нь бол өөрөө амьдралд хүрэлцгүйц болж эхлэх. Энэ алхам тавьж гэнэ л гэсэн үг л дээ. Тэгэхээр бид юуны түрүүнд 2 сая 226 мянга болгоно үндсэн цалин. Цаашдаа 2 сая 800 төгрөг ийм бодлого барьна. 27 оноос бид төсөв хэрвээ ингэ боломжийн болж эхлүүл 2.8 биш 3.5 сая руу хүрэх ийм одоо
бодлого барьж байна. Тэгэхээр ингээд ирэх юм бол багшлах хүмүүс ч бас нэмэгдэж эхэлнэ. Илүү чанарлаг, илүү сайн одоо боловсролын өөрийнх нь шинжил бол эхлэх үндэс суурь тавигдана гэж харж байгаа. Одоо анги даасны нэмэгдэл олон жил ажилласны ч гэдэг юм уу иймэрхүү нэмэгдлүүд багш нарт байдаг шүү дээ. Тэгэхээр энийг яаж яг одоохондоо эн чинь байдгаар байна. Гэхдээ нэрлсэн дүн рүү оруулна гэж. Тийм. Өөрөөр хэлбэл ингэж үж бид нөгөө үндсэн буюу суурь цалингаа нэмэх орон зайгаа бий болгоно. Үе шатгаар нэмээд яв. Ингээм бол одоо яг эрүүл юугаар бол үндсэн суурь цалин чи өөрөө 70% эзлээд бусад одоо сайн ажилласан одоо олон жил ажилласан мэргэжлийн зэргийн те ур чадварын ингээл бүхэл нэмэгдлүүд нь өөрөө ингээд нэрлсэн дүнгээр байж байгаад энэ нэг нийт цалингийн 30 орчим хувьтай байх юм бол ер нь бол энэ чинь бол шудраг үздэг тийм ээ. Ийм одоо шинжилгээг бол бид хийж гинэ гэсэн үг, хийнэ л гэсэн үг. За тэгэхээр одоо яг энэ багш нарын цалин нэмэх асуудалтай зэрэгцээд багш ажилчид гэж оруулаагүй учраас ажилчдын цалин нэмэх одоо төсөв хөрөнгө бол суугаагүй гэдэг мэдээлэл гарч ирлээ. Тэгэхээр та үүн тайлбарахгүй юу? Өнөөдөр улсын хурлын хуулиа дагаж гарч байгаа тогтоол дээр бол энэ ажилтны дүүгийг оруулахыг бид шаардсан. За тэгээд ороогүй орж ирсэн учраас өнөөдрийн төсвийн байнгын хорооноос орсон тэр санал одоо улсын хурлын тогтоолын төсөл бүгдээ унлаа. Тэгэхээр энэ ингэж шууд ялгаж болохгүй маа. Чин адилхан л ажиллаж байгаа. Одоо багшийн туслах гээл зөндөө хүмүүс ажиллаж байна. Дээр нь нэмээд одоо харуул хамгаалалт үйлчилгээ гээл те. За ингээд бас олон ийм хүмүүсийн хүчээр тогоочд нар гээл те. Ийм юмар ингэж сургууль өөрөө амилж ирдэг учраас энэ нэг эдис гэж харах хэрэгтэй. Энэ утгаараа бүхэлд нь одоо энэ цалингийн нэмэлтийн бодлогыг бол барих хэрэгтэй гэсэн байр суурь дээр байгаа юм. Яг ажилтны дүүг нь орж ирээд одоо засгийн газрын өөрөө энийгээ цалингийн болоод боловсролын салбарын өөрийн бүтцийн өөрчлөлтийг хийж энийг боломжоо бий болгоо гэдэг энэ орон зайг нь улсын хурл бий болгож өгсдөл тоо. Тэгээ өнөөдөр бас их хурлын гишүүд маань энийг бас ойлгоод энэ тогтоолын төсөл дээр бас байр суурь илэрхийлсэн байна. Бас энийг ч гэсэн Монгол улсын ерөнхий сайд өөрөө бас дэмжиж байгаа. Ерөн сайд нар бас бүгд дэмжиж байгаа. Их хурлын гишүүд ч дэмжиж байгаа. Энэ дээр ингээд бид бас суурь шинжтэй шинжилгээ хийгээд эхлэх юм бол өнөөдөр их олон зүйл дээр яг одоо үндсэн цалин, суурь цалин нь амьдралын баталгаа болж эхэлсэн ийм л одоо шинжилгээ рүү орж ирэх гэсэн үг. За тэгвэл эх онд одоо яг боловсролын салбарт чиглэж байгаа төсвийн хөрөнгө оруулалтууд одоо анхаарал татах үзэж гэдэг юм уу эсвэл Улаанбаатар хотод яг шинээр баригдах ямар одоо сургууль цэцэрлэгийн байгууллага юм бэ? Яг одоо энэ бид бас 2030 он хүртэл тооцоо хийж үзсэн. За ерөнхий боловсролд суралцж байгаа хүүхдийн тоо энэ жил ихэд 21 мянгаар цэвэр нэмэгдэж байна. 2030 он гэхэд 88 мянган хүүхдээр нэмэгдэнэ. Тэгэхээр энийг ухтаад бид одоо энэ зөвхөн Улаанбаатар хот биш бас төвлөрөл нэмэгдээд байгаа аймгийн төвүүд тийм ээ. Ийм газруудад бас нэмж сургууль цэцэрлэг барихгүй бол энэ ачаалаад дийлэхгүй. Тэгэхээр бидний тооцоогоор бол нэг 108 сургууль 95 цэцэрлэгийг барих нь зүйтэй гэж. Яг энэ рүү чиглээд бид Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлийг одоо хүсэж энэ зээлийн хэлцээр дээр бол гарын үсгийг зурсан. Одоо улсын хурал дээр согирхон батлуулах ажил явагдах хэрэгтэй. Ийм нөхцөл байдалтай байна. Яг хөө ингээд барихад өнөөдөр нийслэл 24 байршил дээр одоо газар чөлөөлөхийн юм тавьж гин гэж. Тэгээ энэ байршил болгон дээр нь сургууль цэцэрлэг бариулах дээр бас хөөцөлдөж ажиллана. Мөн нийслэл гэдэг чинь өөрөө бас их төсөвтэй. Өндөр төсөвтэй ийм айл. Тэгэхээр нийслэл ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд сургууль цэцэрлэгээ бариад ингээд явах шаардлагатай гэж харж байгаа. Ирэх жил бол одоо худалдаа авалтуудыг маш сайн хийж яг энэ одоо хугацаанд нь нийлүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр сургууль цэцэрлэгийн одоо зөвлөн эдлэл за мөн одоо энэ сандал ширээ, цахим, танхим за тэгээд бас физик, хим, биологи лабораториуд, хөгжмийн одоо кабинетийн хөгжмийн хэрэгслүүд гэл ингээд биеийн тамирын хэдэр гэл ингээд их олон затардаг л да. Тэгэхээр бид бас энэ ирэх жил бас энэ тоног төхөөрөмж дээр бол энэ шинэ бүтээн байгуулалттай холбоод тоног төхөөрөмжийнхөө хөрөнгө оруулалтыг бол нэлээд нэмэгдүүлсэн байна. Одоо энэ хөрөнгө оруулалтуудыг хийснээрээ за сургуулийн боловсролын чанар хэрхэн сайжрахын за нөгөө одоо нэг сургуульд ногдох нэг ангид ногдох хүүхдийн тоо тэд болж буурнаач гэдэг юм уу иймэрхүү тооцоолол байгаа лөө. Одоо бидний хувьд бол 3 ээлжийн рүү ороод байгаа. Энийг нэг тэргуунд харилцах хэвээр. Бид хотхны баг сургуулийн бас тооцоонуудыг хийж байна. Өнөөдөр үнэхээр хотхнууд өөрсдөө дорон сургууль байхгүй. Ийм байгаа нөхцөлд бол яг цэцэрлэг шиг 1-5 дугаар ангид байдаг шиг одоо ийм байршлууд дээр хотхны баг сургуулийг байгуулж эхлэх зүйтэй. Жишээлбэл нэг тэргуунд огт сургууль байхгүй 11 хороонд тийм ээ.
байгуулъя гэсэн тооцоотой байна. За ингээд ийм явах юм бол энэ эцэгтэй хэлтэй хүүхэд бол ямар нэгэн зам гарахгүй дооронд ингээд хичээлдэг ийм боломжийг бий болгоод нөгөө талдаа бид бас энэ сургуулиудыг нэг ялангуяа хүн амын нэгтршил ихтэй газруудад байгуулахын төлөвлөлтийг бол газар зүйн систем дээр үнэлж хийсэн байна. Тэгээ энийг бол өнөөдрийн Азийн хөгжлийн банк бол улсын төсвийн энэ төлөвлөлтөд бол оруулсан байна. За ойлголоо. Мэдээлэл өгөхөөр ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэн зочны цагаар энэ удаа бол боловсролын сайд Наранбаяр урагдан оролцож боловсролын салбарт тэр дундаа багш нарын цалиусыг хэрхэн яаж нэмэх вэ? За цаашид бас эх онд хэрэгжүүлэх ямар онцлог төсөл хөтөлбөрүүд байна вэ гэдэг мэдээллийг хүргэлээ.